За сайн байцгаана уу. За лайв чехэд юу анхаарах бол лайв одоо хий. За энэ удаа нэг гадаад иргэдэд хамааралтай 2026 оны өөрчлөлт гэдэг тухай сэдвээр ярий. Тий. За энэ бичлэгийг хийсний дараа би нөгөө YouTube блог дээр байршуулчихна. Тэгэхээр завтаа нэгэн дараа нь сонсоорой. Одоо ажилтаа байгаа хөх тий. Одоо өглөө болцсон шүү дээ. 7 өнгөрцөн байна те чехэд. Тийм болохоор за яг Монголд байгаа хэдэн бол та хэд манд бол завтаа байгаа нэг сонсож болно. За одоо ерөнхийдөө бол Европ даяараа ер нь энэ цагаачлал те гадаад иргэдийн асуудал нэлээд хурц тавигдчих байгаа. Ганц чехч биш. Тэгэхээр орон болгон ер нь өөрийн гэсэн бас статус ер нь гадаадын цагаачлал оргонол хүсэгч нарын асуудал дээр бол нэлээд фокуслж нэлээд арга хэмжээ авах төлөвтэй байна. Одоо ч гэсэн зарим орнууд аваад эхэлсэн байна. За саяхан Герман гэхэд жишээлбэл украинчуудын асуудал нийгмийн халамжуудыг одоо ингээд өхөө зогсоож байна гэж гэх мэтийн мэдээнүүд зөвөр маш их байгаа. За тэгэхээр за Чехийн хувьд бол хэдүүлээ ярихад одоо нодлон гэхэд л одоо засгийн газраас Чех улсад гадаад иргэдийг нэвтрэх, оршин суухыг зохицуулсан шинэ хууль батлагдаад эхэлсэн шүү дээ ерөнхийдөө бол тийм ээ. За тэгэхээр эдгээр юунаас эхэлсэн гэхээр одоо Европын холбооны улсаас Европская Унигаас тэ иргэдийг бүртгэх шинэ системийг одоо нэвтрүүлэх болсон. За тэгэхээр хил гайлаар орж байгаа хүн болгоныг одоо Европын чинь нөгөө нэг Шенгений орноос наашаашаа эдгээр чинь нэвтрэхэд чөлөөтэй байдаг. Гэтэл тэрийг нэг тийм бүртгэсэн тийм систем байдгүй байсныг одоо харин бүгдийг нь одоо бүртгэлтэй болгож одоо их цэгцэнд оруулж эхэлсэн. За энэ удаа бас 2026 оны 6 сарын 12-ноос эхлээд хүчин төгөлдөр болох хуучин 325-ын одоо 1999 оны одоо энэ хуульчлалыг одоо Чех улсын нутагт эрсгэрд орших тухай нэмэлт өөрчлөлт орсон байна энэ хуулиндаа. За энэхүү өргөн хүрээтэй энэ өөрчлөлтийн тайлбар санамж бичигт бол юу гэж бичсэн байна гэхээр Чех улсад хууль бус цагаачлалын асуудлыг шийдвэрлэхэд одоогийн бэрхшээлийг арилгахад зориулагдсан ийм өөрчлөлт орлоо гэж нэгж онцлсан байна. За энэ төр үнэхээр одоо өөрчлөлт шинжилэлт хийхгүй бол маш хэцүү болж байгааг бид нар бүгд харж байгаа. За 3 сарын өмнө ерөнхийлөгч одоо Чехийн ерөнхийлөгч Петр Павел цагаачдыг хүлээн авах тий оргонол олгох дүрмийг эрс чангатгсан одоо нэмэлт өөрчлөлтөнд одоо гар үсэг зурсан байна. За энэ 3 сарын өмнө гар үсэг зурсан гэсэн байлээ. За энэ нь одоо 26 оны одоо энэ 1 сарын 1-ээс одоо нэг ганц 2 сарын дараа хэрэгжиж эхлэх юм байна. За гол санаа авах юм нь юу вэ гэхээр хүчирхийллээс урьдчилан сэргийлэх. За янз бүрийн жагсаал цуглааныг одоо энэ янз бүрийн гадаадын иргэдийн одоо хөдөлгөөнүүдийг жагсаал цуглаан хурал тэрэнд илүү их анхаарал тавьж хяналт тавих. За цагдаагийн үйл ажиллагааг одоо бэхжүүлэх улам одоо чанаржуулах тухай ийм өөрчлөлт энэ дээр гар үсэх зурсан юм байна. Ийм нэмэлт өөрчлөлт болоход энэ дээр нь гар үсэх зурсан байна. Одоо нэг гадаадаас ирчгээл одоо ер нь бид нар ч гэсэн харж байгаа шүү дээ тий. Чехэд одоо энэ тэмдгүүл одоо уунуудыг харж байхад туг бариалж агсдаг байсгээл янз бүрийн юм шаардаад агсцаадаг одоо ганц чехт ч биш тий. Бусад оронд ч гэсэн мигрантууд маш их одоо тийм чагсаалт цуглаан хийгээл эсвэл бужигнуулаад одоо ийм асуудал их гараад байгаа учраас одоо ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байгаа юм байна гэдгийг л ойлгож байна л да тийм ээ. За эдгээр шин зүйлүүд нь эдгээр Чехэд бол ерөнхийдөө бол Европын холбооны одоо талд мэдээж хэрэг одоо Брюсселд одоо эдгээр шинэ одоо хууль өөрчлөх нь одоо Брюсселд өмнө батлагдсан Европын холбооны цагаачлалын шинэ гэрээтэй уялдуулсан одоо ийм өөрчлөлтүүд хийж байгаа юм байна. Мэдээж хэрэг Чех улс чинь хууль бус шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, гадаадын хүлээн авах системийн ачааллыг бууруулахыг эрмэлзэж байгаа учраас Европын орнуудын ерөнхий замыг дагаж мөрдөхөөс өөр аргагүй гэсэн байна. Одоо тийхээс өөр арга байхгүй мэдээж хэрэг тийм ээ. Харьцангуй харин бид нар одоо Чехэд амьдарч байгаа улсууд бол бид нар мэдэн штэ. Ер нь айхтар их цагаачлалыг хүлээж авах тал дээр бол Чехэд бол бас их бодлоготой бас их янз бүрийн хүмүүсийг хамаагүй их бас оруулах нь гайгүй орны нэг штэ тий. Одоо тий. Одоо Франц, Германтай харьцуулах юм бол харьцангуй бас цэгцтэй.
байдаг шээ тий. Чех чинь. За гол ямар өөрчлөлтүүд орох нь вэ? За орогнол хүсэгчдийн шалгуурыг чангатгана. За маш их сайн шалгаж одоо ямар хүн хаанаас ямар орноос ирв, хинтээ ирв, хэдэн настай юу хийжсэн гэх мэтлийн одоо мэдээллийг бол маш сайн шалгаж орхоно. За хоёрдугаард өргөдөл хянан үзэх хугацааг богиносно гэж байна. Хуучин бол хянан хэлцэх хугацаа ер нь Чехийн чинь хууль ингээ хэрэгжлээ ямарваа нэг шийдвэр өгтлөө маш удаан байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ процессыг бол маш хурцлах шаардлагатай боллоо гэж үзэж байгаа юм байна. Тий. Одоо жишээлбэл нэг цагаачлалт хүсгэд л азилд орё гэсэн хүсэл гаргахад л 3-6 сар өдр хучин заримдаа бүр жил 2 жил болдог байсан шүү дээ биднийг авах очиход. Одоо бол тийхгүй. Газар дээр нь дор нь хариу өгнө гэсэн байна. За татгалзах үйлдэлийг нэмнэ гэж байна. Аль болохоор авахгүй. Үнэхээр яг одоо тэр дотоод ядлын яамны сайд нь бол хэлсэн байлээ. Үнэхээр бидрээс тусламж хүсэх шаардлагатай хүнд бид нар тусалмаа гэж онцлсан байлээ шүү. Тийм ээ. За хууль зөрчсөн гадаад иргэдийн шин дүрм бий болсон. За энэ дээр би бол та нарт өшөө их одоо дэлгэрэнгүй энэ дээр одоо даа ялангуяа Монгол иргэд маань энэ дээр юун дээр анхаарах хэрэгтэй юм би энэ тухайн нэг лайв хийсэн. Гэхдээ одоо би өнөөдөр дахин давтаж энэ тухай ишүү задаргаатай ярьж өгье. 3 удаа хууль зөрчсөн хүмүүсийг 3 удаа эрүүгийн бүртгэл бүртгэгдсэн л бол оршин суух эрхийг хааж хүчингү болгож сунгахгүйгээр одоо Чех, Будапешт Чех улсаас гаргана гэсэн ийм дүрэн батлагдсан байгаа шүү дээ тийм ээ. За тэр нь одоо 26 оны 1 сарын 1-ээс бүр хэрэгжинэ одоо. За Украинчуудын хувьд сонирхолтой Европын холбооны аль нэг улсад бүртгэлд байсан бол татгалзна гэж байна. За тэд нар чинь бол дотоод хэргийн яам Европын комист төр хамгаалалт төтгөлзүүлсэн тухайга бие биендээ энэ мэдээлэл одоо Европын комист мэдээлж байх юм байна. Тэгэхээр мэдээлэл солилцоотой ийм уялдаатай одоо ингэж ажиллах юм байна. Чехээс татгалцсан шүү. Наад Украины иргэнийг одоо Чех улсаас татгалцсан. Чех оргон л өгөөгүй шүү гэдгийг бол Европын комист мэдчих юм байна. За эсвэл одоо Чехэд бүртгэлтэй байсан бол Шведэд бүртгэлтэй байсан ингээл хамаагүй бүртгэлтэй яваад энэ тэнд бүртгүүлээл тэгэл энэ тентхийн одоо халамж тусламжийг аваад ингээ явдаг байсан бүр газар авсан гэж байгаа байхгүй. Тийм болохоор энийг одоо бүр цэгцлээд зогсоохоос өөр аргагүй болсон. За Чехээс гарахаа авсан гадаад иргэд дахин оргонол хүсэх боломжгүй болно гэж байна. За тэгэхээр хөөгцөн тугцсан ч юм уу те янз бүрийн арга хэмжээ аваад ингээ явсан улсуудыг бол буцааж бол авахгүй юм байна. За тэгвэл энэ дээр бол 5 жилгээд юунод инфлюенсерууд Оросын Украины инфлюенсерууд бол 5 жил л байх гэж яриад илээ. Би бол тэр хуулийн бол харахтаа бол 5 жил гэсэн юм бол байхгүй лээ. Тэгэхээр нэг хэсэг бол ер нь авахгүй байна л гэж ойлгож байна. За шинжээчдийг одоо энэ Чехийн энэ байдлыг судалж байгаа одоо шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр арга хэмжээнүүд нь шилжилт хөдөлгөөний оновчтой болгож хуулийн цоорхог ашиглагчдаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж үзжээ. Сүүлийн үед олон оронд зэрэг оргонол хүсэгчид олширсантай холбоотой шинэ хууль энэ замыг хааж боломжгүй болгож өгнө гэж байна. За миний түрүүний хэлснээр яа харахгүй Чехээс оргонол хүсчээд за тийм. За тэгээд Норвегиас оргонол хүсээд эсвэл Чехэд амьдарч ирсэн мөртлөө одоо Шведээс ч юм уу эсвэл одоо Бельгиэс ч юм уу одоо цагаачлалаас юм бол тэтгэмж аваад ингээл яваад байдгийг бол бүрэн зогсоох юм байна. За тэрийг бол манайхан ч бас хөөрхөн бас үйлдэл хийждэг шүү дээ тий. Одоо энэ зүйл бол байхгүй болох юм биш. Энэ дээр бол маш боломжтой хандахгүй болохгүй болсон байх шүү манайхаа. Тий. Хамгийн гол нь Европын комист энийг бол иргэн болгоны гадаад иргэн болгоны одоо мэдээллийг маш сайн солилцдог болох энэ системд шилжиж байгаа юм байна. За сүүлийн жилүүдэд Чех улс Украины дөрвөсдгийг хамгийн идэвхтэй хүлээн авсан. За энийг бид нар маш ихээр ирсэн. Тийм ээ, маш ихээр ирсэн хамгийн идэвхтэй хүлээж авсан нүнэ. Тийм ээ. За Европын холбооны орнуудын нэг хамгийн их дэмжсэн орн нэг яхахгүй дотоод хэргийн яамны мэдээлснээр 370 мянган иргэд одоо амьдарч байгаа. Чехэд. За тийм шинэ хууль нь шилжилт хөдөлгөөний үйлчилгээ нийгмийн халамж урт хугацааны ачааллыг зохицуулах одоо зорилготой
ингээд тусгагдсан байгаа юм байна. За тэгэхээр мэдээч хэрэг тэр гаднаас орж иж байгаа тэр их олон хүний чинь нааш шална болгож जैन, байранд оруулж जैन, дээр нь даатгалын нэг хэсэг анх ирэнгүүт нь зүгээр даатгалын ч үнэгүй хийгээд, байрын ч үнэгүй өгөөд, автобус метрон ч үнэгүй явуулаад зүгээр чухам жигтэйхэн хүлээж авсан шүү. Чехүүд яг үндэ бол тий. Одоо тэрийг бол зэгцлээд ингээд одоо энэ бол ингээд өгүүлчлэх ямарч боломжгүй юм. Яг баг багаар бол хаахыг хаагаад бас янз бүрийн зэгцэнд оруулаад л байгаа л да эдэр бол тийм ээ. За тэгэхээр одоо тэр асуудлыг бол зэгцлэх юм байна. За тэрийг бүр хуульчлалаа шүү дээ. За. За одоо би таадтай 3 удаа хууль зөрчил гэдгийг бол бүр сайн тайлбарлаж өгье. Нэг удаа би таадтай хэдэн сард үлээ 9 сард үлээ 8 сард үлээ яг энэ тухай анх нөө хуулийн төсөл гараад ирэхэд та нарт ярьж ирсэн. За одоо болгоомжтой байхгүй бол ерөөсө болохгүй болох нь шүү. Та 3 удаа эрүүгийн бүртгэл бүтгэгдсэн л бол олсон суух эрх чинь хаагдана гэдгийг бид нар ярьж ирсэн. Нилээдгүй та хэд маань энэ мэдээллийг бол ойлгосон байх гэж ойлгож байна. За одоо дахиад анхааруулъя. За анхаарах зүйл ямар орны иргэд илүү их хууль зөрчиж байна тэдэнд илүү фокуслно. За тэгэхээр одоо нөгөө манайхны хэлбээр нэг үхрийг эвэр дөргивол 1000 үхрийн эвэр дөргино гэж ярьдаг штэ. Цаглаа нэг далчилсан юм согтуу гудамжинд орилоо солиорол байдаг. Эсвэл нэг хот за тэр нь тэгэл мастер за доржин хүү гэхгүй штэ. Нэг Монгол гэж ярьна штэ. Тэр цэцгээгийн охин гэж ярихгүй штэ. Нэг Монгол кал гэж ярьна штэ. Тэгэхээр за тэгэл янз бүрийн асуудал гаргах юм бол энэ монголчуудын асуудал ерөөсөө хэвгүй байна. Одоо тэгвэл монголчуудаа тэрхэн хууль дээр ч одоо бас анхаарал тавьж илүү их одоо очиж шалгах нийтийн байраар нь очиж шалгах эсвэл ажиллаж байгаа байранд үнэхээр яг өөрийнхөө ажлыг хийж гин үгүй юу үнэхээр өөрийнхөө байранд амьдарч гин үү яаж мөнгө төгрөгөө зарцуулж гин ингэж их харигдаар сууж байгаа мөртлөө цаанаа тэтгэмж авч гин үгүй юу эдгээр ингэж шалгаад ухаад түнхээд өгнө гэсэн үг шүү. Ерөөсөө л угаасаа ойлгомжтой шүү дээ тийм ээ. Тэ за уунууд бол одоо сүүлийн үед бүр замбраагүй бас те ингээл заримдаа ингээд энэ ногоо хэлэхэд Польш, Унгарууд өдр бол амар их харигдaltaд бас хийж лээдэг, замбраагүй байдалд үүсгэж лээдэг, сонсгож лээдэг шүү дээ. Харьцангуй манай монголчууд маань харин энэ тал дээр арай гайгүй байдаг юм бол гэж нэгсэн бодолтой байдаг. Гадуур орилж бахирхан, гадаа гудамжинд зодтолтож барих нь арай гайгүй мó тэднийг бодвол гэж ингэж л боддог. За тэр жаахан миний санаа оноо. За ямар асуудал дээр яг хуулийн зөрчил тооцох вэ? Ямар асуудлыг хуулийн зөрчил? За нэгдүгээр хаяг бүртгэлийг шалгахад зөрчилтэй байвал гэж байна. За энэ дээр нөгөө нэг цагдаа нарт чинь айгүй том үүрэг одоо бүрэн эрхийн өгнө гэж байгаа болохоор эдгээр чинь ерөөсөө ингээд шалгаад үзэхэд нэгдүгээр хаяг яг тодорхой өөрийнхөө хаяг дээр амьдарч гин үгүй юу гэдэг бол нэг хэрвээ та бүртгэлийнхаа паспортн дээр одоо яган картанда бүртгүүлсэн хаягаар дээр амьдрахгүй байгаа бол захиргааны арга хэмжээ захиргааны зөрчил хийж гинэ гэж үзнэ. За энийг бол өөрөөсөө та хэд маань маш сайн нягуур одоо энэ дээр хандахч одоо цаг нь болсон. Корреспондентны хаягаа хүртэл хэрвээ магадгүй та парагт хаягтай мөртлөө борноод жишээлбэл төр ажил хийж байгаа бол тэрийг онпед заавал мэдэгдэх юм байна шүү. Тий. За би түр одоо би ингээд нөгөө ажил олдохгүй байгаа учраас би ингээд хаяггүй газар ингээд ажиллаж байгаа шүү. Миний хаяг тэнд байгаа. Яг жинхэнэ бүртгэлтэй хаяг маань энд байгаа гэдгээ одоо онпед бүртгүүлэхээс өөр аргагүй болох юм шүү. Тэгэхгүй бол цагдаад харуулдаг. Та ягаад хаягн дээр амьдрахгүй байгаа гэсэн асуудал үүсэх юм бол эн чинь ингээд нөгөө гурван зөрчлийн чинь нэгэн чинь гүгээд орчин гэсэн үг ба шүү. За байрны эзэндээ байранда орохоос өмнө би таны хаягийг та надад байрны бичиг хийж өгнө үсттэй гэдгийг заавал асуунаа. Орцсон хойноо баахан юм нэхэд орцсон хойноо би хүүхдээ Монголоос авчрах юм. Орцсон хойноо би ээж аавыгаа урилгаар авчрах гэсэн ингээл баахан юм ярихаас орхоос өмнө бүх энэ асуудлаа байрны эзнээс зөвшөөрөл авна. За тэгээд окей болсон нөхцөл дээр байр өнөөж орно хөвгтүүдээ. Ойлгомжтой юу? Тий. За тэгэхээр энэ байр бол ерөөсөө их зэгцтэй байхгүй болохгүй болсон байна. За эрүүл мэндийн хоёрдугаар эрүүл мэндийн даатгалд өрттэй байж болохгүй болсон байна. За ялангуяа иш тишээ яваад өгдөг, тэ өөр орн руу яваад өгдөг, ажилласаа гацсан байдаг эрүүл мэндийн асуудал зөндөө өртөө байгаа бол өөрөө хурдан төлөөрэй гэж хэлье хүүхдүүдэд. Миний дүүнэр өөрөө хурдан төлөөрэй. Жохон өртөө байгаа бол бити тэрийг одоо тэгээ за яах вэ гайгүй юм бэ? За нэг яах вэ гэд бити хойшин тавиараа. Хойшин тавьсан юм болгон давхгүй жонхгүй болдог шүү.
За тэгэхээр эрүүл мэндийн даатгал дээр ерөөсө фокуслаараа та хэд маань. За би ер нь эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа юу үгүй юу? Хэрвээ төлөөгүй бол гэлс төлж дуусгараа. Вэсэбикийн төв дээр очоорой. Да ялангуяа нөгөө нэг гэр бүлийн визээр очсон эхнэр нь юм уу нөхөр нь ингээд нөгөө нэг арилжааны даатгал хийлгсэн байдаг штэ тий. Тэр болгоноогоо сар болгон жилээрээ яг найдвартай даатгалгүй нэг хоногч Чех улсад амьдарч болдгүй юм шүү. Хөөхд, гэр бүл, аав, ээж бүгд адилхан шүү. Урилгаар ирсэн ч даатгалтай байх хэвээр. Цагтаа пак гэж шалгадаг эрүүл мэндийн даатгалгүй бол уучлаарай та шууд нөгөө нэг 3 зөвшлийн нэгэнд нь тооцогдоод явна гэсэн үг байна шүү. За ялангуяа эрүүл мэндийн даатгал дээр би юу ярьдгүү гэхээр агентуруудад та нар цааш нь таны эрүүл мэндийн даатгал, таны нийгмийн даатгалыг төлж ийн үгүй юу гэдгийг заавал шалгаарай. Өөрөө ягаан карта барьж очиод тэр тухайн газар нь очиод өөрийнхөө бүртгэлийн нөгөө нэг эвиденцийн число байгаа шүү дээ. Регистрийн родны числогоо барьж авчаад даатгалын төлөлтүүдийг шалгаарай. За дараагийн ажил солих. За ажил солихыг бол хуулийн хугацаанд байх ёстой. Та ажил солих өргөдлөө хариу гараагүй байхад хараар ажиллах бол ерөөсөө тэгэл тань ингээл та дууслаа л гэсэн үг шүү. Хэрхэвч болохгүй. За хууль мэдээчийг бүхэл одоо гадаадын иргэдэд шаардсан тэр хуулиудыг зөрчиж байх юм бол та зөрчилтэй байна гэж үзнэ. За торгуулууд. За бид нар нэг үйл ойшоодог торгуулууд байдаг. За метронд, автобусанд, вагонд яваад ингээл нэг туул ажиллаж байгаа баригдчихдаг. Тийм одоо замбраагүй заваан жонхорсон бити хийгээрээ хөвгдөд минь. Одоо метронд аяагүй маш их шалгадаг штэ. Метронд шалгадаг. Прагт том хотууд бол шалгачдаг. Жижиг газрууд бол нэг шалгахгүй тэгэл өнгөрчдөг. Могонд нэг туул ажиллаж яваад тэгэхээр тийм юм манайхан бол гайгүй баг. Тэгтээ юмыг яаж мэдгүй хэрвээ та торгуулж ерөөсө болохгүй нь болсон байх шүү. Торгуул метро, автобус, вагон гэдэг ингээд анхаарлын тэмдэг тавиад за ийш тийшээ явж л авал чи төлбөр төлөх ёстой. Усын уул, ясны дагнаа. Тэгээ тухайн оронд амьдрчил байгаа бол хуулийн хүндэтгэж амьдрнаа хэвлээ гэдгийг л энэ тархи руугаа зүгээр л зоочих. Тийм биз дээ. Одоо манай оронд ч гэсэн нэг чехэнд ирээл замбраагүйтэл тэнэгтэл асуудал гаргаад ингээд байвал бид нар чинь дургуутсан үсттэй. Одоо бид нар чинь хятадд Монголд ирээд ингээд тэгээд гэж дургуутдаг үст. Тэрнтэй адилхан шүү дээ. Нэг айл нэг тэнийг юм орж ирээд солиороод байвал бид нар хөөгд явуулахыг л боддог үсттэй. Яг тэрнтэй чинь адилхан шүү дээ ер нь. Тий. За тэгэхээр торгуул хэрвээ танд ямарваа нэг хуучин оны торгуулууд байгаа бол бушуухан тэрийгэ төлөөрэй. Төлж дуусгаарай. Ямарваа нэг торгуул, ямарваа нэг төлөх ёстой даатгалын үнэ ч байдаг юм уу, байрны үнэ ч байдаг юм уу, инкас, гар утасны торгуул эдгээр байвал бүгдийн таад манд төлөөрэй. Өртөө байж болохгүй шүү. За юу. За замын торгуул. За замын торгуул бол бас л одоо хууль зөрчсөн гэж үзэж байгаа мэдээж хэрэг шүү дээ, тийм ээ. За замын торгуул бол жолооч нарын дүрм зөрчиг гэж шулаан гэрлээр гараад явчихдаг, хурд хэдрүүлээд явчихдаг. Одоо ялангуяа энэ том дайрницын жолооч нар бол одоо тэр дайрницын дүрм одоо тэр хурдын хэмжээ одоо тэр өөрийнхөө машин тохирсон хурдтай явах тийм ээ тэр битгээ одоо та нар маш сайн мэдчихэж одоо энэ дүрм битгий зурчээрээ. За тэгээд угаасаа жолооч нар хамгийн аюултай юм хуучин аюултай байсан цогтугаараа машин барих. Шууд ерөөсөө тэгээ би цааддаг асуудал байсан шүү дээ тийм ээ. Одоо тэр бол зүгээр дуун дээр пак юу гурван зөрчиг хүлээхгүй шүү дээ. Цогтугаараа машин барих юм бол та хамгийн ихнийхээ зөрчлөөр Монгол буцна. Тэрийг мэдчихэж байгаа үст та хэд маань. За зөрчилд юу тооцох вэ? За иргэний үүргийн зөрчилд. Иргэний одоо зөрчил. Зодоон зохион хийх, аригталт, хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл. За гэр бүлийн хүчирхийлэлд эхнэрээ зодох, нөхрөө зодох, хүүхд мөхтөдөө дэрлэх зодох. Одоо цагдаа дуудсан бүх нөхцөлийг гисэн байш вэ базар байна. За энэнд нь манайхан өртчвөө. За би зүгээр сүртэй ярьж ийн гэж бодож байгаа. Энийг тэнийг авгаа ямар сүртэй ярьдгийг гэж бод. Ерөөсө одоо 12 сарын одоо 1 сарын 1-ээс энэ хууль хэрэгжээд эхэлнэ. За энэ асуудал бол манад бол маш их сонсогддог шүү. Нэгийг чехэд очиж зодох гэж очисон юм шиг тэнэг дурак зөндөө штэ. Тэгэх юм бол одоо юусан Монгол борч бутсан дээр хар дараа тэд очиж хүн амьтанд гай болж зүгээр мөрөөрөө байгаа нэгэндээ гай болоод нэг сайхан унтаж амрах гэхлээр солиороод
Тэгээ ууж идэхлээр 9 шидийн 80 юм яриа солиорол явдаг юмнууд зөндөө штэ. За тийм. За тэгэхээр цагтаа дуудсан нөхцөл бүрд одоо хоорондоо зодтолдох, маргах тийм нөхцөл байх юм бол та одоо 3 зөрчлийн одоо за тэгээ 2 удаа цагдаа дуудах юм бол 3 удаа цагдаа дуудах юм бол тэгээ баяртай Чех руу шууд явуулах юм байна шүү. Монгол руу буцаах нь байна шүү. Дахиж буцаж Чех руу очихгүйгээр үгүй та нар бодод үзтээ эхнэр хүүхэдтэй гэ байж ээж нөхөр нь арх уучаад за уусныгаа шингээхгүй за тэгэл бөө хэрүүл зодон болгоол ингээд лээдэг. За нөхөр тэгээд тэнгэлсээр агаад Монгол буцдаг. Эхнэр Чехэд одоо үлдэхүү нөхрийнхээ араас явах гэдэг л асуудал гарна үст. Тэгэхэд тэр хооронд та нар хичнээн зардал болж Чехэд очсон. Тэгэл арай ч нэг хүүхднээ сайхан сургууль соёлд өгөөд арай ч хамаа хүүхдээ нэг цэцэрлэгт өгөөд ингээд төлөвшөөд нэг айтайхан ингээд амьдрах гэхлээр ийм асуудал гаргаад байдаг. Эсвэл нэг харталтаасаа болоод эсвэл архинаасаа болоод эсвэл тоглолсноосоо болоод мөнгөгүй болоод за тэгэхээр одоо ийм гэр бүлийн ийм хэрүүлийг одоо та хэд маань маш сайн төвчээрэй л гэж хэлэхээр байна. Болохгүй бол одоо буцах нь байна шүү. Цагдаа дуудсан бүх нөхцөл гэж ш. Одоо өнөөдөр гэхэд би бас сонслоо өнөөдөр энэ бүр дөөж 50-тай хүмүүс ч одоо бүр уул нь ухаан жоохон төлөвшсөн л байна рэ. Тэгэхэд ч л одоо хоорондоо зод бие бинийгээ зодоод нүдэд байдаг гэн. Одоо тэгээд за тэгээд тийм улсууд чинь голцоо тэгээд ажил хийх чадвар байдгүй нэг ажлаасаа хөөгдөл нөгөө ажил руу ороод нөгөө архиуж байгаа хүн чинь ажлаа тасалчдаг юм уу яадаг юм. Тэгээд эсвэл ажил хийх чадвар одоо тэр юу айгу мэдээч хэрэг айгу догтлолтой л баг шүү дээ. Архиудаг хүний ухаан санаа зөв зүгээр эрүүл хүний ухаан санаа шал өөр шүү дээ. Ажлын гүйцэтгэлд шал өөр байна үст мэдээч хэрэг. Тэгэл ажил нь халаа явчихдаг. Энэ архичинтай зурлаж явах гээд дараа гэж халаа хийчихдэг. Дараачийн ажилд орон дахиад халаа хийчихдэг. Одоо тэгэл Монгол буцхаас өөр яах юм? Монголдо ирээд тэмдэглэжсэн дээр шүү дээ. За тэгэхээр энэ дээр манайхан маш их зан харьцааны юм доотлол аягүйх гардаг болохоор энэ дээр та хэд манд болгоомж таахгүй болохгүй болсон байна шүү. За одоо 1 сарын 1-ээс энэ хууль хэрэгжээд эхлэх юм байна. За тэгээ аль болохоор цагдаа дуудах юм бол одоо тэгээд бүртгэгдэх нь байна штэ энэ хэрэгч. За энэ тэнд нэг тэр байрын тэнд нэг тийм Монгол байгаа ёстой алчгансан Монгол байлаа дээ. Гэт бүртгүүлчих юм штэ. За энэ дэр нэгийн заалт байна. За Чех хөөгсөн чад тэнд дараачийн орн руу Герман руу цагаачлаад Холланд руу цагаачлах юм чинь гэж бодох юм бол уучлаарай лөөлөө болсон байх шүү тийм юм. Чехэс хөөгтөд бусад шимгээний орн хүлээж авахгүй болсон гэж хуулиндаа заагдсан байна. Чехэс хөөгдөх юм бол бусад одоо Европын холбооны ямар ч улсад хүлээж авахгүй боллоо гэж. За дараагийн. За шуудангаа байнга шалгаж байх хугацаа хэтэрсэн асуудал шийдэх хариу өгөхгүй бол асуудал үүснэ гэсэн байна. За тэгэхээр та шуудан нөгөө нэг гэрийнхаа хаягаа сайн байршуулж байгаарэ. Хаягаа сайн шуудангаа сайн шалгаж байгаарэ гэж би мөн ч их ярьдаг та тий. Тэгэхээр одоо захиа ирдэг гэрс хурдан ирээд уулзсан уу? Тий? Таны одоо тийм ч тэтгэмж чинь зогсчлоо. Тийм ч одоо хаягийг ч хугацаа дуусгах гэж шүү гэдэг ингээд янз бүрийн юм захиагаар юм уу имэйлээр дандаа ингээд харьцдаг шүү дээ захиргааныхан чинь тий. Тэгэхээр тэр болгонд хурдан реакц өгөөрэй. Хурдан реакц өгч очиж уулзаж одоо бүх асуудлаа шийдэж ингэж явахгүй бол үл тоомсруулж би гэртээ байгаагүй би гадаадд байсан гэвэл тэрийг авч хилцэхгүй байна. Тий. Хэрвээ өөрөө гэртээ байхгүй бол шууд муудангаа үздэггүй бол тэр чиний хаяган дээр байгаа хүнтэй маш сайн захиж үлдэх хэрэгтэй юм шүү. Тийм маш сайн захиж үлдэх хэрэгтэй шүү. Надад захиа ирж гин үгүй юу? Чи байнга шалгаж байгаарай миний найз. Ерөөсөө. За бүгд найрамдах Чех улсад хөтөлбөрийн нийгмийн асуудал хариуцсан эрхэлсэн яамны одоо мэдээлэлээр Чехэд ч одоо 878 мянган гадаад иргэд хууль ёсоор ажил эрхэлж идэг юм бэ. За миний түрүү чинь тэгээд ойлгосноо те бүхий л одоо энэ нөгөө нэг 3 удаа хууль зөрчсөн бол эрүүгийн бүртгэл бүртгэгдсэн л бол та Чехэс хөөгдөө гэдэг дээр л манайхан ээдтэй мөн хичээгээрээ тий. За дараагийн асуудал. За бүгд найрамдах Чех улсад хөтөлбөр нийгмийн асуудал эрхэлсэн яамд одоо ерөнхийдөө нэг баг ойролцоогоор 800-900 мянгаад гадаад иргэд ажилдаг, хууль ёсоор ажилдаг. Түүний 3/2 нь бол Европоос ирж ажилдаг юм байна. Үлдсэн хүмүүс нь бол дандаа 3 дахь орноос ажиллаж байгаа юм байна. За Филиппин, Монгол, Вьетнам гэлтэй тийм орны хүмүүс ажиллаж байгаа. Хайцангуй айгу цөөхөн 3 дахь орны хүмүүс нь.
За 2022 оны статистик мэдээллээр бол яг 1.1 сая гадаад иргэд олж сууж байгаа гэсэн мэдээлэл байт юм. Одоо жоохон нэмэгдсэн баг. Гэсэн хэдий ч одоо ийм их гадаад иргэдтэй хэрнээ Чех улс бол ер нь зэрэгэлдэх хөрш орнуудтай харьцуулахад өрсөлдөх чадвараараа бол одоо гадаад ажилуулах өрсөлдөх чадвараараа бол одоо төвшин гэж ярьдаг эдгээр нөө чанарын төвшин гэдгээр бол сайжраагүй байгаа. Ерөнхийдөө бол жилийн турш одоо энэ үнэлгээ нь буурч байгаа гэсэн байна. Яагаад гэж байгаа мэдгүй үнэлгээ их муутай байдг юм бэ. Их олон ажилчид авдаг гэрнээ одоо цалин хууль байрны асуудал гэдэл мэдээж хэрэг байдаг л баг. Мэдээж хэрэг тий. Одоо дотор байрнаас ахуулаад бас очиж янцантай шүү дээ. Цалин гэхэд бас л асуудалтай тий. Цалин бага. Яг бусад Европын орнуудыг бол цалин бага шүү дээ үнэхээр. Цалин бага мөртлөө дотор байрууд амар үнэтэй. За одоо тэгээд бүр нэг ор тавьдаг байсан бол одоо ор давхарлаж тавьж шүү. Тэгэхээр тэр давхарлсан орныхаа үн ханшиг бүр 6-аас 8,000 крон, 10,000 крон гэдэг том хотууд нь юу вэ? Тэр дотор байрны эзэд нь бүр зүгээр амандаа багцсан үн хэлдэг болж. За Чех улсад ажиллахаар ирэх гадаадын иргэдийн хууль хялбарчлана гэдэл олон жил ярьж байгаа боловч одоогор бол ахиц төвшин алга ерөнхийдөө бол эсэргээр үзүүлэлт их байна гэсэн ийм үзүүлэлт байгаа юм байна. За одоо тэгээд бүх юм ингээ хуульчлагдаад 26 оноос хойш ер нь гадаадын иргэдтэй илүү фокуслж оргоноос хүсэх ажил хийх эдгээр зэрэг асуудал дээр бол би тэрнийг юун дээр уншсан ямар ч хэсэн тэр визний хариу бол маш хурдан өгч байх болно гэж бичсэн байлээ. Тэр нь бол бас их таатай санагдлаа. Тэгэхээр ичингийн цаг бас хурдан гарч магадгүйгээр байна. Тий. Тэгэхээр шаардлагатай нэгэн л тэр хүн Европод ажиллах гэж хүсэлтээ гаргасан бол визний хариу хурдан өгөөд хурдан ажилд нь оруулах асуудлыг шийдэх болов гэж ингэж санагдсан. Тий. За эцсийн дүгнэлт хийхэд чинь та хэдтэй юу гэж хэлэх гээд байна гэхлээр. За ерөнхийдөө бол Европ бол одоо ингээд маш одоо тайван бос байгааг та нар мэдж байгаа. За Европта хамгийн их одоо Монгол ажилчид авч одоо өчнөө олон жилийн турш одоо 30 гаруй жилийн турш Чех Монголын одоо хөдөлмөр ажилчид одоо маш их гэрээгээр одоо хүсний ажилч маш их очиж ажиллаж байгаа нь одоо маш олон жилийн одоо туршлагатай. Гэсэн хэдий ч одоо одоогийн инфляц одоо энэ байдал одоо Чехийн байдал бол Чех цалин болол ерөнхийдөө дунд чинь бол нэг 1000 евроноос 1000 евро цалин авч байгаа улсууд нь бол ер нь масс нь ихэнх нь байна. Харагдаж байна. За нэг 25-аас 30 мянган цасны цалин болол авч байна. За тэгээд түүнээс бага цалин ч бас авч байгаа үйлдвэрүүд бас байна. Да ялангуяа одоо зарим махны үйлдвэрч бас байна. Сонсож байхад. Тий. За нэг 40-аас 50 мянга, за нэг 60 мянга, за одоо тэр нэг камионы жолооч молооч гэдэл зар өгөөл хүмүүс аваад л идэх юм байна. Тэд нар бол их цалин амлдаг юм байлээ. Гэхдээ бол би бас мэдэхгүй тэр тухай би нэрээ нэг лайв хийсэн шүү. Алсын зааны одоо жолооч камионы жолооч болох тухай гэдэг. Тэрийг та нар миний лайваар миний тэр YouTube бичлэгийг бас сонсоорой. Яаж цалин хөлсийг боддог тухай би нэг судалгаа хийгээд тэр тухайгаа нэг лайв хийжсэн юм байна. Тэр бичлэг бол хадгалагдсан байгаа шүү. Тэрийг сонсоорой. Нэрээ энэ башимт хэлэхэд ёрдоо тэр камионы жолооч ажил авдаг гэдэргээ уучлаарай. Зүгээр өөрийнхөө хийсэн лайг л үүрий. Хүний лайг би үүрэхгүй шүү. Надаас илүү миний амьдралыг мэдчих юм аа ёо. Тэр камионы жолооч молоочийг авдаг тэр инкэ юу хин гинөө богийн ерөөсөө тэдэртээ би хамаарлахгүй шүү. Тэдэртээ би хамтардаггүй шүү. Тий. Өөрийнхөө л бас их цэвэрлж яваа. Хүний тэр халтарсан юм дээр бити намайг бас чихээд байгаарай. Ийм үг хэлэхэл. Тий. Тийм юм гэрэмээр хийдгүй шүү чинь. Тэр чинь мэдхгүй юм руугаа ороод бол бүр хэрэггүй шүү. Тий. За тэгэхээр мэдээлэл үн зөв мэдээллийг өгөөч гэж орчуулагч нараасаа их л нэхэх юм. Үн зөв мэдээллийг та нар энэ коммент бичиж байгаа улсч өөрсдөө та нар бас нэг хүний амьдрал нэг хажууд минь амьдарч байгаа юм шиг л бичээд байдгаа болов таарна шүү бас. Тийм ээ. Нэг сайхан худлаа ярьцгаагаал. Тэгээд тэр голцоо тэгж бичиж байгаа нанна аноним нэрээ нууцлсан комментод орж идэг байхгүй. Би бас мэдлгүй яав те хин бичээд байгааг мэдэн шүү дээ. Ганц хоёр тийм хүн байгаа.
За тэгээд энэ дэр би юу гэж хэлэх гээд байна. 30 гаруй жил байж тээ яг үнэндээ Чех руу жуулчлаад явуулж байсан хаана ямар яам байгаа, хаана ямар одоо хэн бидэр тусалж ирсэн Чех руу гарахад дандаа орчуулагч нар ч тусалж ирсэн шүү. Яг үнэндээ. Одоо тэгэхэд эцсийн эцэстнийг 5-10 цаас өгчгөөл тэр орчуулагч, тэр жуулчилсан, тэр муу хулгайч, тэр муу уйварчин, тэр муу тэр гэдэг хаа одоо болов та тийм сүрхий юм бол өөрөөсөө мөнгө төгрөгөө гаргаад тэр мөнгөө өөрөөсөө үнгүй гараад явчих л та. Тийм боломж байдаг юм бол сайн л шүү дээ тэгвэл. Тийм ээ. Энэ олон яг тийм орчуулагч нар яг үндэ бол Чех цөөхөн шүү дээ. Тэгэхэд тэр орчуулагч нарын буйн л та хэд маань бас олон жил бас сайхан амьдарч бас байгуул зөндөө байх шүү дээ. За тэр яг нь. Тэгэхээр бас нэг жоохон бичиж байгаа, бодож байгаа, хүнд ярьж байгаа зүйлээ бас цэнж юм аа хүмүүс те. За, ерөнхийдөө бол би бас эцэст нь бас юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь Монголд та нар 3-4 сая төгрөг аваад боломжийн карьертай, боломжийн ажилтай тий. Хатас хэрэгч. Машинтай, цуслангийн байшинтай гэж байна. Одоо Монголд ингээ харахад ерөөсөн маш их цуслангийн байшин баригдаж байна. Тэр чи эзэнтэй л байна. За тэгээд тийм байгаа юм бол та нар Чех яваад хэрэггүй л гэж хэлэхгүй байдаг. Яагаад гэж Чехэд та нар нэг дунджаар 1000 евроны цалин аав. 1000 евроны цалин аав. Тэр чинь нэг 4 сая дунджаар. За түүнээсээ одоо байранда зөвхөн параа, борно, олмоо зэдэр чинь байр өста асар үнэтэй байна. Сая 500 байна. За 4 сая 500-га хас та нар. 3 сая 2 сая 500. За 2 сая 500-аас 3 сая үлдэнэ. За түүнээсээ та нар хоол ундаа хасна. Сим хэрэглээгээ тасна. Байрныхаа тог усыг өөрсдөө зарим нь төлнө. Байрны мөнгнөөс гадна. Интернетээ төлнө. Тэгэхээр гар дээр чинь та нарт нэг 2 сая үлдэж гин үгүй юу болно. Монголд амьдарсан ялгаагүй юм шүү. Монголд та бол өөрсдөө байртай шүү дээ. Байрныхаа мөнгөнд түрээс төлөхгүй. Монголд ажилтгаач цалингаа аваад ийм их зардалтай. За тэгээд тэнд очичоод нэг адилхан Монголд байгаа шиг адилхан цалин аваад тэгсэн хэрнээ энэ мусан дуурчингууд ийм бага цалинтай ажилд намайг авчлаа гэж ингэж гоншгонох юм бол хэрэггүй. Чех яваад хэрэггүй. Яг энэ тооцоогоо та нар сайн хийж иж гэрээнд ороорой нөхдүүд минь. Тийм ээ. Тэгэхгүй бол гэртээ тэргүй энд одоо жишээлбэл том тэрэгний жолооч нар айгүй сайн цалин авчих штеп. 4-5 манай нэг хамаатан хүртлийн дажгүй авдаг гэж ярьж байгаа 5-6 саяг авчдаг байдаг штеп. Тэгэхэд байрны мөнгө төлөхгүй шүү дээ чинь. Дээр нь хоолны мөнгө бас тэр компани өгдөг юм байлээ. Тэ. Тэгэхэд Чехэд 5 сая адилхан 5-6 сая төгрөг авлаа гэж бодоход түүнээсээ байраа хассан шүү дээ. Хоол хүнсээ хассан шүү дээ. Бүх хэрэглээг хассан шүү дээ та нар. Тэрийг сайн бодох хэрэгтэй. Тэгээ ямар ч одоо жолооны ойлголт байхгүй тэгээ очиод хам баахан торгуулчдаг нөгөө нэг Европын зам дээгүүр явж байгаа баахан торгуулчдаг тэр торгуулийн жишээлбэл Германы зам торгуулсан байхад тэр торгуулийн компани руу шилжүүлчихдэг германууд хог жолоочтой тооцохгүй шүү дээ. Тэгээд компани оцоод л тэр нөгөө жолоочийн цалингаас суудагчдаг. Тэгээ хаана байгаа та нарын нөгөө 60-70 мянган хорон авна гэсэн хаана байгаа ингээд хэрэлдээд ингээд зогсож байгаа байхгүй юу? Яг бас тийм тохиолдол зөндөл гадаг юм биш шүү дээ. Тэгэхээр аюу сайн бодох хэрэгтэй. Тооцоогоо сайн хийж байгаарай. Тэрнээс биш хийсвэрээр нэг диваажинд очих гэж байгаа юм шиг хийсвэрээр та нараас амар гоё юм амлсан, амар гоё гэсэн. Уучлаарай би хизээч Чехэд диваажин биш шүү гэж хэлдэг болохоос биш хизээч та нар очиод жарган шүү гэж би та нарыг ерөөсөө амлаж байгаагүй шүү. Тэгэхэд орчуулагч нар амар гоё юм амладаг гэж би лав ерөөсөө амладаггүй шүү та нарт гоё сайхан болно гэж. Хувь хүнээс их шалтгаалдаг байхгүй тэр чинь. Бид нар бол гэрээ гаргана аваа чинь цаашаа өөртөө явна. Тэрнээс биш зуучлалтаа гээд насан туршдаа таныг дагаад явд. Чиний оронд ажил хийгээл, чиний оронд эмнэлэг хэлдэл, чиний оронд ингээд аялаад ингээд явахгүй шүү дээ. Тэгээ хувь хүний эзэн хичээвэл заяа хичээн гэж хувь хүнээс шалтгаалж байна. Одоо ингээд явуулсан хүмүүсийг хараад байх. Хамгийн нэг үнэхээр яаж чадахгүй хаан ч амьдрч чадахгүй Монголд амьдрч чадахгүй бол Чех рүү явж байгаа юм. Монголд нэг жоохон хэцүү байна. Хүүр хүүхдээ тийш нь ядаж аваад явъя гэсэн улсч бас байна. Тий. Тэгээ Чехэд ч амьдрч чадахгүй. За тэгснээр Солонгос явъя. Солонгост нэг бас нэг болохоо байгаа. За буцаад хүрээд ирдэг. Газар зүй байдал сольчихл юм бол амьдрал нь сайжирчих юм шиг ингэж л амьдраад байгаа байхгүй юу?
Үгүй штэ. Эхлээд тархиндаа газар зүүн одоо нүүдэл судлыг тархиндаа эхэлж хийсэн л хамгийн зөв юм болов уу гэж чинь боддог штэ ер нь. Тий. Тархиндаа аюу сайн сэтгэлгээний одоо цэцэрлэгийг маш сайн хийж дэс бусдыг буруутгаал ингээ суугаад байвал уучлаарай та хаанч амьдарч чадахгүй штэ. Хаанч амьдарч чадахгүй яг үнэндээ. Надад ч гэсэн чехэд очиод аюу хэцүү байсан. Би очиод шууд виз минь унжсэн. Гэр бүлээрээ виза унгааж ирсэн. Тэгэхэд би гоншоноог би авцарсан жуулчилсан хүнээ би адилхан л 1700 еврогоор очижсэн. Хизээч би гомдолж байгаагүй. Гомдолж байгаагүй хувьд би өнөөдөр миний ажил үйлс чехэд байх сайхан буянтай хэдэн жил болсон. Амьдрсан. Одоо хүртэл би тэр хүмүүстэй талархаж явдаг. Тэдээс биш очичоод зүгээр нэг мөрөөрөө нэг үр хүүхдээ сайхан цэцэрлэг сургуульд явуулаад сайхан сургуульд явуулаад Европыг үзээд за бүр сайхан бүр болохгүй болоод яг нэг Европ оюунаар орноор сайхан аялчаад буцаад хүрээд иж байгаа хүмүүс байж штэ. Яг олон илүү дутуу юм ярихгүй. Тэгэл хэрэгтэй штэ бүр болохгүй бол буцаад хүрээд штэ их оронгүй биш. Их оронгүй байгаа юм биш те. А бол хүний төлөө уригдсан юм шиг очиж байгаа тийм улсууд л одоо бүр яа бүр болиосаа гин. Хайр мөнгө штэ шиг мөнгө тэрээр Монголдо сайхан байшин бариулаад хашаа байшин бариад бүр болдгүй бол 5 ямаа аваад хөдөө гарав. Монгол шиг жаргалтай газар алга. Утаатай төвжрээтэй ч гэсэн миний их орон сайхан болох бүтэж байгаа юм зөндөөл байна. Facebook дээр дандаа болохгүй бүтгүй юмнуудыг их ярьдаг болохоос ш надад бол бас болж байгаа бүтэж байгаа юм зөндөөл байна. Чихэд байхгүй юм чих байна. Тэгэхээр хүний хандлагаас их шалтгаалдаг байхгүй юу? Бас тий. Айгүй ярьсан. Амар загсан юм. Загнуул улсууд нь сонсчих. Мартах ч хүмүүс зөндөө байна. Та нар бодоод үз 10 эдэн мянган Монгол тэнд байгаа штэ. Бүгдээрээ тийм очингуудаа сайхан жаргалтай амьдрал утаагүй штэ тэр хүмүүсийг. Анх очихдоо бүгдээрээ хэцүү байсан. Их орноосоо холдчихно, аав ээжээсээ холдчихно, ах дүүнэрээсээ холдчихно. Тэгэл хин тосч авчихсан. Өнөөхөл нөө муу хэлүүлдэг хитэн орчуулагч нар л тосч авсан штэ. Тэгээд тэднийхээ буйнд одоо өнөөдөр дасан зохицоод сайхан амьдарч байгаа ус зөндөө байна. Монгол их орнд руугаа мөнгө шилжүүлээ, үр хөвгттэй оюуны хөрөнгө оруулалт хийгээд өөрсдөө 5-10 цаас аваад ядарч байгаа штэ. Адилхан ядарч байгаа тэд нар ч ажил хийгээд 8-12 цаг, зарим нь 16 цаг хийгээд амьдрахын төлөө зүтгэж байгаа улс зөндөө байна. Тэг чи юу юугаач мэдэхгүй очиод л деважинд байх хэрэгтэй юм шиг бүх юм бэлэн байх хэрэгтэй юм шиг ингээд бид нар ч хувийн үйлдвэртэй та нарыг урдгүй штэ. Хувийн дотор байранд оруулдаггүй штэ. Тэг чи би ч Монгол тимч хаустай байсан. Би Монгол тимч инженер техник ажилтнаас арай дэндүү юм гэж солиороод та нар ийм юмд монголчууд авцраад байхдаа яадаг юм шиг шиг. Сайхан байдгүй. Та нар сэтгэл зүйн бэлтгэлтэй очироо гэж би хэлдэг. Бүр эсэргээр нь хэцүү шүү та нар. Хөл гараа олт. Яагаад 6 жил гэж 6 сарын хугацаа ер нь чехүүд заадгийн. Тэр 6 сарын хугацаанд тухайн хүний төлөвшил, тухайн хүний оюун яг ялгараад шалгараад одоо шүүгдээд үлдэхнийг нь 6 сарын дараа үлдчихдэг байхгүй. Үлдэхгүй нэг нь 6 сар тэгс чадахгүйгээр буцаад түрэгддэг л байхгүй. Учир байж бас те. Учир жанцсан байдаг байхгүй. Тэгэл хов яриад нэгийг муулаад бусдаас бурууг хайгаад ингээд суугаад байвал Монголдо ирээд сайхан ажил төрлөө хийгээд Монголдо жаргалтай бай. Жаргах боломж хаач байна. Монголд бол зөндөө байна. Хотод хэцүү байгаа бол төгжрээд утаатай байгаа бол хөдөө гараа сайхан мал баллаа сайхан уул хадаар сайхан жимс ногоо түүгээд явжсэн хамаагүй сайхан биш жаргалтай л байна. Би бол бүжээгүүд хоёул эртэрдэг байж гэж ярьж байгаа. Одоо арай эрт буцдаг байж гэж ярьдаг. Нэрш. За бүр нөгөө нэг сэдвээс тэгтээ таад маань бас илүүдэхгүй байх. Ер нь дандаа сайхан юм амлахгүй. Хүний амьдрал Монголд их оронд маш хэцүү амьдрахад хэцүү юм зөндөл байдаг. Тэгээд хүний нутагтууд бүр ч их байна шүү дээ. Тэрийг л ойлгоч л тоо тий. Нэг хувийн үйлдвэртэй хувийнхаа дотор байранд аваачих гэж байгаа юм шиг бити тэг сэтгэлтэй. Тэр чинь бол арай л дэндүү бас дүп жинхэнэ юм байна л гэсэн үг үстэй ер нь. За. Үнний хувьтай шүү гэнэ чухам өнөө ерөөсөө энэс илүү яаж үнэн байдгийг өглөөний мэндэ ихчээ. За.
За хөөш нэрэн дээр тэр тоглоод байгаа таваар шууд над руу юмап явуулаарай. Би хамаагүй тэр хаалт хийдэг тэр юу юм ийм сангийн яамны тэр өргөдөл тэгээд файлаар нь явуулъя бичээд мэдв. Тоглоомноос татгалзаач та нар юу арай чамаа нэг 5-10 цаас олцоод тэрийгээ тэгээд тоглоомд өгöd ямар хэрэг багт те. За энэ удаагийн лайв ингээ өндөрлөе. Дараагийн лайв хүртэл баяртай. Өөчтэй яг бодохгүй болчихоо.